Сайн байцгаана уу? За, Янжмаа байна. Өчигдрийнхөө подкастыг үргэлжлүүлэе гэж бодож байна. Тэгэхээр өчигдөр бид Еврей 11:13-аас уншсан байгаа. Тэд бүгд амлалтуудыг авалгүйгээр харин холоос тэдгэрийг харж батлан хэлж өөртөөгөө дэлхийд гадныхан ба төр сугшижд гэдгийг хүлээн зөвшөөрч итгэл дотор нас барсан мөлий гэж. Тэгэхээр харамсалтай амлалтуудыг авалгүйгээр гэж. Харин холоос хараад батлан хилээд гэсэн боловч авч чадаагүй тухай гарсан байгаа. Тэр өчтөр би подкастыг минь сонсоогүй бол тэрийг бас сонсороо гэж хэлж байна. Яг л энэ үргэлжлүүлж байгаа подкаст байгаа. Тэгэхээр алсын хараан дээр үнэхээр тэрийг холоос хараад буюу үнэхээр за алсын харааг өгөгдөж байгаа. Тэнд алсын хараа өгөгдөх үед урам зориг орж ирдэг байгаа. Тэг итгэд өмжл орж ирдэг байгаа. Эдгээр хүмүүс үнэхээр тэр алсын харааг мэдсэн байна. Итгэд өмжл орж ирсэн амлагдсан газар орно гэд. Харин үйлдэл төвчээр буюу шийдвэр тууштай байж дуусах тал дээр жахан асуудал гаргасан гэсэн үг. Тэгвэл та харин ямар байгаа бол та яах ёстой вэ? Харин бид нар яах ёстой вэ? Тэгэхээр 2 дугаар Тимотийн 4:7-г харах юм бол би сайн тэмцээд тэмцэн замаа дуусгасан, итгэлээ сахисан гэж хэлжээ. Тэгэхээр энд ардталтанд байгаа Христос бүр сайн тэмцлэр тэмцсэн, замаа дуусгасан, итгэлээ сахисан гэдэг бол үнэхээр сайхан үг байна. Тэгэхээр хүн болгонд өөрийн гэсэн алсан харааг Бурхан дуудлагыг өгсөн байдаг ба. Тэгээд жишээлхэд Паул Дамаск руу явах замдаа их эзэнтэй уулзаад тэгээд алсын хараагаа биелүүлэхийн тулд өмнө хэдэн жил нэлээд зарцуулсан боловч гэсэн Паул төвчээртэй байж эцэст нь үнэхээр даалгавраа дуусгасан байгаа. Зорилготой амжилтаа хүрж биелүүлсэн байгаа. Тэгэхээр бидний бас нэг чухал зүйл бол үнэхээр Тэнгэрлэг бусад алсын хараа өглөө гэж үзэхэд үзэгдэл өглөө гэд вишн гэдэг үг маань өөрөө үзэгдэл алсын хараа гэсэн хоёр утгатай байдаг. Нэг үг мөртлөө англи хэл дээр. Тэгэхээр нэгсэндээ тэр нь дуулууртай байх ёстой. Жишээлбэл Үлс 26:19-ыг харъя л да. Пол Агриппийн хаантаа Үлс 26-гийн 19. Агрипп хаантаа тиймээс би Тэнгэрлэг үзэгдэл дуулуургүй байж болсонгүй гэж. Харамсалтай нь маш олон хүмүүс иш үзүүлэг аваад ч юм үзэгдэл үзээд нөгөөтгөндөө удаан байдаг байгаа. Дуулуургүй байдаг байгаа яг үндэ. Эзэн намайг ном бич гэсэн. Би одоо намайг сайн залбирдаг болно гэсэн, зуушлан залбирдаг болно гэсэн мөртлөө эзэн залбирлын группт орж ирдэггүй, залбирдаггүй. Эзэн намайг ном бичсэн мөртлөө ганц ч хуудас тавьдаггүй. Эзэн намайг сайн мэдээнд хөвсгөл яв гэсэн. Тэгээ яасан? Хөвсгөл явсан уу? Үгүй ээ одоо тэгэл унаа мунаа нь олдохгүй мдөө мөнгө төрөгч байх юм штэ гэл ингээд тэгээ ирээ байждаг. Гэсэн мөртлөө яг өөр юм болохоор одоо унаа олоод ч юм уу эсвэл ямар ч шов зүгээр явчихж байгаа. Тэгэхээр нэгсэндөө яг юм эзэн танд амлалт өгөөд ингэн тэг гэж хийсэн бол тэр нь дуулууртай байх юм маш чухал. Хүн дуулуургүй хүнтэй ажиллах маш хэцүү л дээ. Багт ч гэсэн дуулуургүй хүн байх юм бол нэг хэллээ, хоёр хэллээ тэгээд үгэнд орохгүй болвол за энэний оронд дуулууртаад нь хэлчихье. Тэр нь одоо биелүүлдэг гэд. Тийм учраас сүмдэр нөгөө дуулууртаа чих зөөлөн маань ажилласаар байгаад бурн аут буюу ядарсан байж идэг. Нөгөө хүмүүс нь гэд хаяа явцсан байдаг. Тэгэхээр зарим хэрэгтэй юмдаа яах вүлээ? Дуулууртаа ажиллах ёстой. Үнэхээр танд хэрэггүй. Таны ажил биш байх юм бол уучлаарай би өөр юм хийх гэж байгаа. Та өөр хүнд алгана уу гэж хэлж бас сурах ёстой байгаа. Тэгэхээр та өөрийнхөө амьдралд яг чухал мөртлөө яаралтай биш зүйлүүд байна. Яг одоо хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө хийх ёстой ажлууд, эсвэл одоо юудгийн та ирээдүйд хийх гэж байгаа хөрөнгө оруулалтууд ч гэдэг юм уу, эсвэл сургуульд явах гэж байгаа бол хилээ сурах ч гэдэг юм уу те. Гэр бүлдээ зориулж байгаа цагнууд энэ төр бол маш тийм чухал цагууд байгаа. Тэднийг анхаарах хэрэгтэй. Тэгэл ээж хүн хөгшин хүмүүст би заримдаа ингэж иш үзүүлэг орж ирдэг л те. Одоо би цагаан өнгөрөөсөн хүн гэд байж идэг. Гэтэл иш үзүүлэг орж ирвэл та болоогүй, та өөр шинэ үйлчлүүд хийн ч гэдэг юм ингээд сонин иш үзүүлгүүд орж ирдэг баг. Зарим хүмүүс бол баяртайгаар хүлээж авдаг. Зарим хүн бол баг ууртаа хүлээж авдаг. Тэр бурхан та замаа дуусгаагүй, дуусгах цаг чинь болоогүй бол тэрнийхээ төлөө сайн уралдаж гүйхийн төлөө явах ёстой. Тэнд нас ерөөсөө хамаатай биш. Хөгшинч байж болно, залгууч байж болно. Эзний даалгавар өгсөн бол тэрийг биелүүлэхийн төлөө тэмцэнэ гэсэн үг. Тэгэхээр бид нар яах ёстой юм бэ гэхээр мэдээж уян хатан байх ёстой. Надад тийм дуудлага өгсөн чи би бусдынхаа бүх хаяма хаяад хийчихнэ гэж мэдээж бас болохгүй. Одоо жишээлбэл үр хүүхдээ хаяад сайн мэдээнд явах ёстой гэд бүх юм хаяа явцсан хүмүүс бас байдаг. Танд үр хүүхд өгсөн болвол хань ижил өгсөн бол тэр чинь бас таны дуудлага. Тэр дуудлаган дараа та хэр байгаа гэдгийг анзаарах хэрэгтэй.
Би өөрийнхөө хүүхдэд цаг гаргаж гин үү? Хүүхдэд хаяхгүй юу байж чадж гин үү? Анхаарч чадж гин үү? Хань жилтэйгээ юу яаж зөв харьцин гэдэг бол үнэхээр чухал байгаа. Тэгэхээр Матай 9:17-г харъя. Шин дарсыг хуучин туламд хийдэггүй. Тэгвэл тулам зад үсэж дарс асран туламж сүүднэ. Харин шин дарсыг шин туламд хийдэг. Ингэвэл аль аль нь хэвээрээ байх болно гэж хэлсэн байна. Тэгэхээр шин дарсыг үнэхээр ариун сүнс орж ирээд таны ингээд удирдах эхлэх үед хуучнараа бити байгаараа гэсэн. Уян хатан байж ариун сүнсний даалгаврыг сайн сонсох хэрэгтэй. Дуулууртаа дах хэрэгтэй. Тэр хүн алсын хараатай болох үед жишээлбэл алсын хараа өгөгдөв л да. За үйлчлэлийн алсын хараа өгдөж чинь, гэр бүлийн алсын хараа өгдөж чинь би тусад нь бичдэг байгаа алсын хараануудыг. За миний үйлчлэлийн алсын хараа юу юм? Манай гэр бүлийн алсын хараа юу юм? Миний алсын хараа юу юм? Миний хүүхд болгоны алсын хараа юу юм бэ гэж тусад нь бичдэг. Яагтвэл тэр бүгдээрээ тусдаа алсын хараатай байх зорилготой зүйл. Хоорондоо уйлдаж нэгдэх ёстой бас. Би юундаа садаа болох ёсгүй. Миний алсын хараа гэр бүлийн алсын хараатай зөрчилдөд ээж болохгүй гэсэн үг. Ягаад бол тэх юм бол тэр нь эзнээс биш вэ наа гэсэн үг. Нөхөр хүүхдүүдээ хаяад тийшээ явчихдаг юм уу? Нөхрөөсөө саал тэгээ сайн мэдээнд яв гэж хэлсэн гэд нэг эмэгтэй ярьж байсан. Наа чи эзнээс биш вэ наа гэсэн чи юу ярина чи энэ надад эзэн тодорхой хэлсэн гэж нэг эмэгтэй бүр ууралж ирсэн. Бурхан таныг нөхрөөсөө саал гэж эзэж хэлэхгүй. Энэ Библийн үгтээ зөрчилдөж байна гэж хэлсэн. Тэгэхээр Библийн үгтээ алсын хараа маань зөрчилддөггүй. Тэрээс гадна Бурхан таны гэр бүлийг маш сайн ойлгож байгаа. Бурхан нэгдүгээрт тэгээд гэр бүл байдаг. Тэгээд харин үйлчлэл болон бусад зүйлүүд байдаг байгаа. Тэг юмны дараалал нь чухал дараалал нь тодорхой болж хувирдаг. Үнэхээр хүүхдүүд чинь маш чухал шүү. Хүүхдүүдтэй өнгөрөөж байгаа цаг, хүүхдүүдийн ирээдүйн төлөө алсын хараа нь юу юм бол эзэн түнд юу өгсөн бол гэж тэрнийхэн төлөө залбирах, өөрийнхөө алсын харааг гэр бүлийнхээ алсын хараатай нийлүү зохицуулах явдал маш чухал байгаа. Гэр бүлийн чинь алсын хараатай та бүр шаал эсрэг тишээ яваад ах юм бол та нэгдвэл биш байна гэсэн үг. Тэгэхээр тэрийг сайн бодолцох хэрэгтэй. Бурхан таныг одоо үнэхээр зуршлан залбирдаг хүн болно гэсэн болол зуршлан залбирдаг хүмүүстэйгээ нэгдэж, нийлж өдөр болгон биш юм аа гэхэд 7 хоногт нэг удаа залбирдаг болох үлдсэн цагуудад нь юу чухал юмыг анхаарад тэр чухал зүйлүүдэд хийх ёстой байгаа. Чухал зүйлүүдэд хүмүүс хайждаг. Чухал мөртлөө яаралтай биш хэн ч харддаг болохоор нь хайж өргөдөг. Харин чухал биш зүйлүүд рүү бүгдээрээ гүгээд тэрэнд өдөр тутмын амьдрал завгүй байгаад нөгөө алсын хараагаа хайдсан байдаг. Харин алсын хараагаа бичиж тэргээ хар залбирж байх юм бол тэрэнд хүрэхийн төлөө та өдөр болгон тэмцдэг байгаа. Тэгэхээр өдөр болгон мэдээж амьдрал янз бүрийн бас асуудлууд гарна. Тэнд уян хатан байж тэр уян хатан байж тэрнийг хийх ёстой. Гэхдээ жишээлбэл би ном уншаад тэрнийхээ төлөө одоо ном бичих гэж байгаа гэд ном уншиж байгаа байх юм бол ядаж нэг хуудсыг ч юм уу ядаж нэг бүлгийг ч юм уршлуулж явах хэрэгтэй гэсэн үг. Та өдөр болгон тэр алсын харааныхаа төлөө тодорхой хэмжээний ажил үйлдэлүүдийг хийж явах хэрэгтэй гэсэн үг. Тэр нь маш чухал. Та жишээлбэл одоо би зөвлөгч болох ёстой бол зөвлөгчийн хичээл суух ёстой гэсэн үг. Тэрийг тууштайгаар дуусгах ёстой гэсэн үг. Тэгэхээр тэр бүхнийг хийхин тулд эзнээс асуугаараа энийг эзний нэгүсэл хэрэгтэй. Та өөрийнхөө хүч чадлаар хийх гэж бити оролдороо. Танд бурхан байгаа, бурханы хүч байгаа. Бурханы нэгүсэл байгаа. Тийм учраас бурхантай хамт хийх учраас та баяртайгаар хүлээж аваарай. Ямар хэцүү зориг даалгавар өгөх гээд байгаа юм бэ? Энэ янж баа чин гэж бити бодороо. Энэ бурхан чин гэж бити бодороо. Харин энэ даалгаврыг эзэнтэй хамт хийхнээ ямар гоё юм бэ гэж урам зориг аваасаа гэж хүсэж байна. За эзэн танд үнэхээр хайртай шүү. Урам зоригтойгоор алсын хараагаа бичцгээгээрэй. За тэгээд тэр алсын хараа юу байгаа талаар бас надтай хуваалцаж болно шүү. Баярлалаа.